Ходрол бол Баянгол дүүргийн 14-р хорооны иргэн Бэн худалдан борлуулах зорилгоор зохиох эрхийн бичиг гарал үүслийн гэрчлэлгээгүйгээр нийслэлд оруулж ирсэн 3 3 чоныг тус дүүргийн 16-р хороо орхны 6-гийн 18 тоод хашаанд хадгалж байсныг нийслэлийн мэргэжлийн хяналтын газар илрүүлэн хураан авч 7 сая орчим төгрөгөөр торгожээ. Чон маань яасан бэ гэхээр нэг шишгэл чон маань 102 мянган төгрөгийн төлбөр төлж иж нэг шишгэл чоныг авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ нөхдөд бол ямар нэгэн төлбөр төлөөгүй хууль бусаар агнаад худалдан борлуулах зорилгоор Улаанбаатар хотод тээвэрлэн орж ирсэн байдалтай ийм зочд илэрсэн байгаа. Иргэн ан амьтан агнахтаа эрхийн бичиг иргэн хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн дагуу ан агнах ёстой. Чон хандгаа зэрэг ховор амьтныг тусгай зөвшөөрлийн дагуу агнах хуультай байдаг. Харин нэг ховор амьтдыг агнахыг хуулиар харгалсан энэ ч үүднээс ховор амьтныг агнасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгдэг. Өнгөрсөн 15 онд бол нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас хууль бус ан амьтнуудаа тэмцэх урьдчилан зэрэглэх хэл шалгалтыг хийсэн байгаа. Энэ хэл шалгалтын хүрээнд бол зөвшөөрлгүйгээр эрхийн бичгүүгээр ан амьтан агнасан 34 удаагийн зөрчил илэрч эдгээрс бол холбогдох хуулийн дагуу захиргааны шийтгэл мөн зөрчлийн агуулгыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр цагдаагийн хуулийн байгууллага шалгуулсан ийм арга хэмжээ ажигласан байгаа. Сүүлийн жилүүдэд ховор амьтны эд эрхтний гэлдээ өвчин ангаадаг хэмээн интернет сайтуудаар зар тавьсан байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй харин сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэлсэн. Энэ ч үүднээс ховор амьтдыг хууль бусаар агнаж эд эрхтнийг нь зарах интернет заруудад шалгалт хийж захиргааны шийтгэл торгуулийг холбогдох хуулийн байгууллагад оногдуулаад эхэлжээ.